Тэгэхээр гайл татврын мэдээллийн технологийн төв болоо цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албатай ингээм хамтраад өнөөдрийн мэдээллийг хийж байгаа. Тэгэхээр энэ нийгэмд одоо ард иргэдийн дунд гол яригадаад байгаа. Ялангуяа сошиал ертөнцөөр их яригадаад байгаа. Өөрийгөө азтан гэж нэрлэдэг байгаа. 400 саяын азтангийн тухай тодорхой албан ёсны тайлбарыг өгөхөөр ирээд байна. Тэгэхээр нэгдүгээрт энэ нэмэгдсэн өртгийн албан татврын урамшууллын системийн төслийн одоо хүрээнд өнөөдрийн байдлаар 112 мянган азтан тодроод үүний одоо 27 орчим хувь нь шигнэлээ авсан байгаа. За мөн шигнэлийг авах тодорхой журам байдаг. 500 мянган төгрөгнөөс дээш шигнэлийн санг хоцсон тохиолдолд иргэн маань өөрийнхөө иргэний үнэлэх, өргөдлөө, за мөн баримтын мэдээлэлээ хавсаргаж өгдөг ийм журамтай байдаг. Журмын дагуу гайл татврын мэдээлэл технологийн алба шалгаж үзэхэд тухайн иргэний ирүүлсэн байгаа баримтын мэдээлэл маань QR кодтойгоо таарахгүй байсан. За энгийнээр тайлбарлах юм бол QR код гэдэг бол тухайн иргэнийг албан ёсны яг их системээс гаргасан мэдээлэл мөн эсхийг нь хардаг ийм зориултаа. Тэгэхээр тухайн цэмпл гэх энэ иргэний ирүүлсэн байгаа баримт нь бол азтны баримт биш байна гэж бид нарт өгсөн. Яагаад вэ гэвэл тухайн баримтны QR кодыг одоо иргэд маань сайн мэдж байгаа. Гар утасны аппликейшнгаар дамжуулаад та баримтаа бүртгүүлж байгаа. Энэ бүртгүүлэхэд ингээд энэ QR кодыг уншихад 100 төгрөгийн торл байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хоёр ийм өөр баримтыг нийлүүлээд нэг болгоод гайл татврын ерөнхий газар ингээ уламжилсан байна. Тэгэхээр энэ иргэнийг бид азтан биш байна гэд өмнө нь тодорхойлоод албан ёсоор хэлсэн байдаг. Гэтэл хэвлэл мэдээлэлээр 400 саяын азтан одоо байцааж байгаа шалгаж байгаа мэтэр ингээ буруу тайлбарлагдав. Үндсэндээ 400 саяын азтан маань аль хэзээ биш гэдэг нь тодорхойлогдсон байгаа. Харин энийг цааш нь хуулийн дагуу, хууль хяналтын дагуу байгуулах одоо хянах байгууллага маань субъектээрээ бол энэ цагдаагийн байгууллага байгаа. Тэгээ энэ журмаараа л явж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүгд маань энэ 400 сая төгрөгийг хоцсон иргэн маань буруу ташаа ингээд баримт өгсөн тохиолдолд төрийн сангаас мөнгө олох боломжгүй шүү дээ. Энэ журмын дагуу үйл ажиллагааны явагдаж байгаа. Цаашдаа төрийн сангаас олгогддог энэ мөнгийг хуурамч юм уу ямар нэгэн эвлүүлсэн баримтаар авах боломжгүй. Цаашдаа бас иргэд маань энэ дээр анхаарах хэрэгтэй. Төрийн сангаас олгогдож байгаа мөнгийг тодорхой журам горим нууцлалын дагуу ингэж хэн шалгадаг ийм функц байдаг. Системийн загварчлал бол одоо энгийнээр хэлэх юм бол одоо ээж нь хүүгээ таньдагтай ээжлэх нь энэ системээс гарсан эсхийг нь тухайн баримтыг ороод ирэхэд шууд таних ийм боломжтойгоор хийсэн. Хин нэгэн дундаас нь ямар нэгэн байдлаар эвлүүлж өөр байдлаар оруулж ирэх боломжгүй байдаг. Тийм учраас энэ дээр нь дараагийн одоо энэ хийсэн үйлдэлийг нь цааш нь гүнзгийрүүл шалгах энэ ажлыг бол цагдаагийн ерөнхий газар маань одоо хариуцж ажиллана. За энэ дээр та бүхэн бас тайлбарыг цагдаагийн ерөнхий газрын албан ёсны мэдээллийг сонсох зүйтэй байна. За гайл татврын ерөнхий газраас энэ 400 саяын азтантай гэж өөрийгөө мэдүүлээд энэ маань баримт маань хуурамч байна. Энийг шалгаж өгөх хүсэлтийг цагдаагийн байгууллагт ирүүлсэн. Цагдаагийн байгууллага одоо албан бичгийг хүлээж аваад тодорхой шалгалтын ажил явуулж байна. За энэ 400 саяын азтан одоо болчлоо гэдээ олон нийт мэдээлж байгаа иргэн Ц бол бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр цагдаагийн байгууллага бас ингээд одоо байцаагаад 2.5 жил хорихяал гэдэг иймэрхүү мэдээллүүд гаргасан. За энэ дээр бол эхний ээлжинд бол тухайн иргэн Цэг бол цагдаагийн байгууллага дээр авч харилцан одоо ярилцаж гаргасан өрөлтөнд холбоотой тодруулга авсан байгаа. Ямар нэгэн байдлаар албан ёсоор байцааж тэгж одоо ял одоо гэсэн тиймэрхүү яриа яригдаагүй. Тухайн иргэнтэй уулзах үед бол түүний өмгөөлөх шатар маань бол байлцсан байгаа. Энэ дээр бол ташаа мэдээлэл байна гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор залруулж байна. За энэ тухайн нөөтийн баримттай холбоотой хуурамч энэ нь бол яг тухайн бодит биш гэдэг асуудал маань бол энэ бол нарийн одоо шинжилгээний хариу гарах ёстой. Энийг бол тодорхой тэр одоо саяны хэлсэн тэр баркод, нарийн нууцлал, тэр тухайн одоо
баримт маань их загвар үндсэн одоо тухайн дуудалтын төвөөс гарсан загвартай таарч байгаа эсэх гээд энэ бүх баримтуудыг бол нарийн шинжилгээнд явуулна. Шинжилгээний дүгнэлтээр бол одоо шинжээч томны шинжилгээний дүгнэлт гарна. Энэ асуудал дээр бол цагдаагийн байгууллага одоо эрөөг үүсгэн шалгахаар одоо ажиллаж байна. За энэ дээр бол эцсийн шинжээчийн дүгнэлт гаргахлаар энэ одоо тухайн баримт маань яг бодит хэсэг талаар бол аль бие усаар бид нар хариу өгнө. За энэ гайл дотрын ерөнхий газраас бол тодорхой баримтуудыг гаргаж өгсөн. Энийг бол бас мөн материал тавсаргаад тодорхой одоо тэр сэжиг таамагуудыг бүгдийг шалгах ажлыг бол цагдаагийн байгууллага явуулж байна. За энэ дээр бол тухайн иргэнтэй холбоотой өөр гарсан мэдээлэл төр түрүүн би хэллээ. Ямар нэгэн байдлаар одоо ял гэдэг тийм асуудал бол гаргаагүй. Цагдаагийн байгууллага энэ хуулийн дагуу одоо иргэн байцаан шийдвэр заасын дагуу энэ хойшлуулахгүй ажиллагааг явуулж байгаа. Тухайн иргэнээс бас тодруулах хэрэгслэг авсан. За одоо энэ асуудал тодорхой баримтууд бас цагдаагийн байгууллагуудаар авагдсан байгаа. За энэ талаар бол бас илүү дэрлэнгүй мэдээлэх боломжгүй. Эцсийн дүгнэлт гарсны дараа аль бие усаар мэдээлэх болно. За баярлалаа. За яг энэ бол гайл дотрын ерөнхий газраас түрүүн би хэлсэн тийм ээ, энэ асуудал маань бол энэ хуурамч одоо баримт байна гэж энийг шалгах хүсэлтэй байна гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэний дагуу бид нар шалгаж байгаа. Бусад нөгөө бас баримттай холбоотой асуудлыг бол шалгалтын ажил явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар бол одоо аль бие усаар урьдчилсан байдлаар бол гайл дотрын ерөнхий газраас бидэрт баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Ямар учраас энэ одоо хуурамч байна гэдэг тодорхой үзүүлэлтүүд энэ маань өөрөө технологи тийм ээ, нарийн технологийн одоо зүйлээр гарч ирж байгаа. Энэ дээр ямар нэгэн хин нэгэн одоо яриад энэ хуурамч амаар биш. Энэ бол нарийн одоо ийм технологиор шийдэгдэж байгаа асуудал учраас энэ бол удахгүй тодорхой болно. Тэгээ бид нар бас энэ дээр бас нарийн шинжилгээ, хойшлуулахгүй ажиллагаанууд явуулж байгаа. За энэ баримт хэрвээ өнөхөр хуурамч байсан бол хэн хүмүүлдэв гэх зэрэгээр бид нар шалгах асуудлууд бол олон байгаа.